Сайн байцгаана уу? Намайг Байгаль гэдэг. Би сүүлийн жилийн нийтийн компьютер хотод байрлаа. Хашаа яваатууд садгүргийн ивэл дор йог, бяцлаглалын гүнзгий шатны хөтөлбөрүүдэд хамрагдаад ирсэн. Тэгэд энэ бол зүгээр нэг аялал байгаагүй. Энэ бол миний хувьд дотоод аялал байсан. Би хамгийн анх 2012 онд йог, бяцлаглал, кирьянудтай танилцаж хийж эхэлсэн. Гэхдээ өрөөлж доктортой байгаагүй. Ингээд энэ аялал маань одоо энэ цэгт намайг хүргэсэн байгаа. Тэгээд би сүүлд болохоор маш олон гахалтай хөтөлбөрөд хамрагдсны нэг нь шүүниа болон бава сапандана мөн йога асанас гэсэн хөтөлбөрүүд байгаа. Тэгээд шүүниа гэдэг нь санскрит хэлээр хоосон гэсэн утгатай. Гэтэ энэ зүгээр нэг хоосон савны тухай биш. Энэ бол бодлого оршихуй, зүгээр л байх, бодол үгүй, хичих хэрэггүй, зүгээр л амьсгалах. Тэнд би өөрийгөө бодлоо биш, өөрийгөө мэдрэмжээрээ л таньдаг. Ихэндээ хэцүү, бодол дуустал зовоож байгаа чимээгүй бодлоо юм билээ. Дараагийн хөтөлбөр бава сапандана энэ арай өөр. Бава гэдэг нь дотоод мэдрэмж, спандана гэдэг нь чичирхийлэл хөдөлгөөн гэсэн үг. Энэ төлбөр миний дотор унтарч байсан бүх мэдрэмжүүдээс сэрээсэн айдас, уур, баяр, баясгалан, гуниг гих мэтлэн бүгдийг гаргаж ирэл яг л давлгааж ивж байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлсэн. Гэтэ тэр давлгаа дуусгаад бүх зүйл намгүй. Энэ бол үнэхээр гахалтай хөтөлбөр байсан. Тэгээд энэ хөтөлбөрүүд нь ерөөдөө тус 3 шөнө 4 өдрийн хөтөлбөр нийтдээ 8 өдөр 8 хоног болдог. Тэгээд ойролцоогоор нийтдээ 6-аас 12 цагийг йог, бяцлаглал, амьсгалын техник болон анхаарлын тасалбарууд дээр бол явагддаг. Тэгээд энэ бол зүгээр нэг амар тайвны туршлага байгаагүй. Энэ бол өөрийнхөө гүн нэвтрэх зинхэнэ зориг байсан миний хувьд. За тэгээд йогийн хувьд гэх юм бол зүгээр нэг сонголт биш. Бие тодорхой байрлал тогтоох, амьсгал дээрээ төвлөрөх, хөлгөөн бүр ухамсартайгаа хийх, ингэснээр бие, сэтгэл, амьсгал гурав нэгэн зэрэг тэнцвэрт ордог. Йогийн жинхэнэ хүч нь анхаарал дотор оршдог юм байлээ. Ашрамын амьдрал ерөнхийдөө бол маш тийм утасгүй, чимээгүй, маш энгийн. Өглөөрт бид нар босдог. Маш тийм тайван байгаль, тэгээд сэтгэл хөдлөм тэнх бүх зүйл маш гоё, энерги нь гоё. Тэгээд хоол нь цэвэрхэн цагаалтай. Тэгээд хүмүүс нь бүгд 10 хүн ер нь бол дотоодод төлөрдөг. Өгцөн ухаарл ихтэй. Тэгээд би тэндээс маш олон зүйлийг ойлгосон. Тайшин гэдэг нь зүгээр нэг нам сох биш юм байна. Тайшин гэдэг нь дотор чинь элдв хөдөлгөөнгүй зүгээр л орших боломжтой болох тухай